Ерөнхий сайд Эрдэнэтийн хэлсэн үг хүмүүсийг ёстой нь галзууруулж байна. Түүний хэлснээр бол хамтын тэтгэвэр батлагдсанаар насаараа ханьсан хоёр хөгшин нэгнийг үхээсэ энэ мүү хүүрийн мөнгийг нь авч шинсэн гэж бодоод айгуулвал хор өгчгнө гэсэн санааг чухалзуулсан. Мөн ч муухай хэлж байгаа юм шүү. Гэхдээ үгийн сонголтоо буруу хийснээс биш зөв юм хэлэнгээ алдсан л да. Энэхүү хамтын тэтгэвргээ чинь дэлхийд анхны чинь бас биш. Зарим оронд бүр энэ хамтын тэтгэврийн сөрөг харгас муу талаас нь болж цуцалж байсан байна. Жишээ нь ажилгүй залуучууд тэтгэврийг нь авч үлдэхийн тулд өндөр настай хөгшөртэй гэр бүл болох. Тэтгэвэр авах болцлоо хангамагцаа нөгөө мө хөгшин ихнэрээ чад хийх зэрэг тохиолдлууд их гарч байжээ. За цааш нь нуршаад юу гэхгүй. Ер нь бол сөрөг үр дагавар ихтэй хууль мөн үгүй л мөнөөсөө мөн. Ерөнхий сайдгаа харин үгүй зөв сонгоогүй тул ийхүү олны хараалыг идэж монголлаа да.